Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За манайх багшийн хөгжил ирээдүйн гарц гэдэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Түүнийхээ нэг төлөвлөгөөт ажил болох одоо цахим орчинд тест боловсруулах арга зүй гэсэн сэдвээр боловсрол соёл урлагийн газрын мэрэгчлэн Бямхан багшаас сургалт авсан. Түүнийхээ үр дүнд одоо хийсэн туршиж үзсэн бяцхан туршлагаас та нартай хуваалцъя гэж бодлоо. Ер нь багш бид нарт бол их хэрэгтэй зүйл юм байна гэдгийг олж харсан учраас та бүднийг бас мэдээсээ сураасай гэж хүсэж байна. За ингээд Gmail хаягтай байх хэвээр багш болгон. За Gmail-аар нэвтэрч ороод за нэвтрээд орчхоор ингээд энд зураг маань байгаа. Энэ дээр зургийн хажуу талын 9 юм цонх байгааз Google Apps. За энэ рүү орно. За тэгээд Drive гэдгийг сонгоно. За ингээд сонгочхоор энд юм гарч ирнэ. Миний Drive. За энийг сонгоод хамгийн доод талын буюу илүү гэж байгаа. За энэ дээр дарахаар хажуу талд нь гарч Google Meet гэдээ гарч ирж байгаа. За энийг сонгочих нь. Одоо бидний асуултаа боловсруулах талбар гэсэн үг. За одоо ингээд энэ дээр гарч байгаа өгнөө бид нэр юу гэж өгөх вэ гэхээр за математикийн хичээлээр тест боловсруулж байна тийм ээ. За энэ доотлолт нь юу бичих вэ гэхээр тухайн авж байгаа асуулгын зорилго ч юм уу шалгалтын одоо зорилго байх хэрэгтэй. За энэ дээр болохоор 4-р одоо улирлээ. Үнэлгээч гэх юм тийм ээ. За ингэж өчнө тухайн зүйлийн зорилгоо бичиж өгнө. За ингээд дараагийн асуултыг нэмэхийн тулд энэ хажуу талын нэмэх гэсэн энэ цэсийг дарна. За дараахаар энэ гараад ирнэ. За энэ дээр юу бичих гэхээр анги бүлгээ сонгож өгнө. Анги бүлэг гэдээ оруулаад өгчих юм бол энэ дээр одоо 5-ын А. Энтер дараад 5-ын Б. Гэх мэтчлэн ингээд доошоо сонголтуудаа үргэлжлүүлээд явчихна. За ингэсний дараа за түүхд маань анги бүлгээ сонгоцсон. Одоо дараагийн асуултыг нэмэхийн тулд энэ нэмэх дээрээ дарна. Энэ дээр юу бичих вэ гэхээр овг нэрээ. Хүүхдүүдийнх маань овг нэр хэрэгтэй тийм ээ. Хэн энэ судалгаа бүгэлээд байгаа юм бэ? За энэ ерөөсө ганцхан хариулт бичих, текстээр бичих учраас эндээс богино хариулт гэдгийг сонгож өгнө. Богино хариулт. За энийг заавал бөглөх шаардлагатай гэдэг энэ цэсийг сонгож өгнө. Одоо ингээ ягаан болчихж байгаа. За одоо шалгалтынхаа тестийг боловсруулж эхэлье. За жишээлбэл нэг ийм асуулт орууллаа. Асуултын сонголт буюу бидний A, B, C, D хувилбаруудыг оруулахдаа энэ олон сонголт гэдгийг сонгож байж тэдгээр хувилбаруудыг оруулах боломжтой. Жишээлбэл ингээд энтер дараад ингээ оруулаад явах боломжтой эднэр дээрээ. За өөрөөр мөн одоо богино хариулттай байж болно. Богино хариулттай. Жишээлбэл янз бүрийн тодорхойлолтуудыг одоо гүйцээж бичих тиймэрхүү тодорхойлолтуудыг ингэж оруулж өгч болно. Мөн одоо олон сонголттой игний буюу ингэж орж болно. Харгалзуулах тестүүдийг ингэж бас оруулж болно. За энэ одоо ингээд тийм ээ. Багнанд юм өрөндөн тэр байна, багнанд тэр байна гэд ингээд оруулаад өгчих юм бол ингээд гараад ирнэ. Одоо нөгөө харгалзуулах тест маань ингэж гарч ирнэ гэсэн. За би нөгөө нэг гараараа утсаа бариад нөгөө гараараа бичээд байгаа учраас зүгээр ингээд хамаагүй шууд өсгөнүү дараа явж байгаа шүү манайхаа уучлаарай. Бас юу явах боломжтой шүү. Тестээ өөр Word дээр боловсруулчаад тэндээсээ шууд copy paste хийгээд авах боломжтой. Бид нар яг нөгөө Word дээр copy paste хийдэг шиг маусныхаа баруун талаар copy paste хийгээд явах боломжтой шүү манайхаа. За ингээд одоо эдрийг юу болгохын тулд тест болгохын тулд гол юм нь энэ settings руу орно. Settings цэс рүү. Энэ илгээх гэдгийн хажуудлын settings цэс байгаад
Энэ settings рүү ор. За ингээд энэний дээдэлд ерөнхий үзүүлэн асуулга гэж байгаа. За асуулга сонголт руу орно. За энэ маань яг юу юм бэ гэдгийг үүнийг асуулга болгох гэдэг. Одоо боловсруулсан тестээ асуулга болгох юм. За ингээд хадгалах гэд гарч байна. За ингээд энэ маань бидний асуулга болчихж байгаамаа. За тест боловсруулахдаа ерөнхийдөө ингэж боловсруулнаа. За тэгээ ингээд тестэ боловсруулчаад линкээ ангийнхаа групп чат юм уу, гол тэр одоо эцэг эхийнхээ групп чат руу ингээд линкээ явуулаа. За шалгалтанда одоо тестээ бүглөөрөө игээд оруулчихна. Одоо гарчин үг оруулчихна. За энд бол тэг хариулттай гэж гарч ирж байгаа. За би болохоор эндний хүн байгалийн жижигхэн тест боловсруулаад туршиж үзсэн. За тэрийг та бүхэндээ харуулъя. За эхний удаа би тестээ нөгөө хүүхдүүд маань гэртээ байгаа учраас 100% хариулах магадлал өндөртэй. Нөгөө номноосоо хараад эцэг эхтэйгээ хамтраад хариулчих учраас 100% хариулах боломжтой учраас би нэг тестийг бүр огт зөв хариулдаггүйгээр нэг тестийг бүр нэг эргэлзээтэйгээр ингээд оруулж өгсөн. Зориуд нөгөө нэг алдаатай тестийг яаж гарч идэх юм бэ гэдгийг туршиж үзэх үүднээс оруулж өгсөн байгаа. Тэгээд ингээд тест одоо асуулгад маань энэ ингээд боловсруулсан байгаа ш. Саяны битрүү шиг ингээд. Энэ бол харгалзуулах тест юм тийм ээ. Энэ богино хариулттай тест, энэ бол олон сонголттой тест гэдэг. За ингээд хариултаа харахтаа гэхээр яах вэ гэхээр хариултууд гэдэг энд 10 хүүхэд хариулсан байна. За эндээс 6 оног 2 хүүхэд авсан байна. 7 оног 1 хүүхэд, 9 оног 1 хүүхэд, 10 оног 6 хүүхэд ингэж хариулсан байна гэд. Ингээд шууд графикаар хараад их амар гоё. За нөгөө алдаатай тест яасан бэ гэсэн чинь энд шууд байн алддаг асуултууд гээд нөгөө алдаатай оруулсан тест маань ингээ гараад ирчихдэг юм. Одоо тэгэхээр бид нөгөө аль асуултан дээрээ манай анги уналттай байна вэ гээл тэрийг харах гад бид нар чинь тоог нь бодоод нөгөө хүснэг дээр оруулаад байдаг ш тий. Тэгэх ямар шаардлага байхгүй юм шууд өөрөө ингээл өргөдөд гараад ир. За хариулаагүй хүүхдийн тоог бид нар бас түүж олох гэлтэй. За аль хүүхэд хариулаагүй гээл тэгдэг үстэй тийм байхгүй шууд ингээ гараад ирнэ. За одоо энэ нөгөө нэг анги бүлгүүдээс манайх 6 бүлэгтэй учраас би 6 бүлэг оруулж өгсөн. Тэгвэл туршиж үзэхэд яг манай зөвхөн манай ангийнхаа орсон учраас энэ 5 анги гэсэн энэ ногоон их. Бусад бүлгүүд оролцоод ирэх юм бол одоо бусад бүлгүүд оролцоод ирэх. Ингээд өнгөө дээрээ гараад ирэх жишээ. Энэ бол оролцсон сурагчдын тоог нэр ингээд нэртэйгээ гараад ирэх юм бэл. Тэр гэд гараад ирнэ. За энэ бол дасгал ажил бүр дээр одоо асуулга бүр дээр ямар хариултуудыг хүүхдүүд хэдэн хүүхэд сонгосон юм бэ? За А буюу зөв хариулт, A буюу зөв хариултыг 10 хүүхэд буюу судалгаанд оролцсон хүүхдийг одоо хувь нь гарч. За 10 хүүхэд буюу 100%. За дараагийн асуултан дээр болохоор зөв хариултыг 9 хүүхэд буюу 90%, нэг хариултыг нэг хүүхэд буюу 10% буруу хариулсан. Ингээд бүр хүүхдийнхээ тоотой хувьтайгаа гараад ирэх жишээтэй. Энэ их зүгээр юм аа. Одоо нэг буруу хариултын тестэн дээр чинь хүүхдүүд ч сайхан эргэлзэл. Энэ ч зөв юм уу гэдэг сонгоцсон байгаа. Ингээд бүгд гараад ирэх жишээ. Тэгэхээр энэн дээрээс бид нар бас юу хийж болох вэ гэхээр даалгавар бүрийн алдааны анализыг хийж болох юм шиг санагдаад байгаа надад бол. Жишээлбэл одоо энэ дээр A хариултыг тэдэн хүүхэд, B хариултыг тэдэн хүүхэд, C хариултыг тэдэн хүүхэд гэх ингээд сонгоцсон байгаа. Тэгэхээр нөгөө алдааны анализ гэдэг юм бас эндээс хараад хийж боломжтой байна гэж үтсэн. За тэгээ одоо энийг бид нар одоо энэ графикийг бид нар хуулж авч болно. За энэ дээрээ дарахаар хуулаад авчна. Энэ дээрээ одоо энэ дөрвөлж хэсэг аваад энэ дээр очиод маусныхаа баруун талыг дараад энэ print гараад ирж байгаа. За print дээрээ дараад саяны шалгалтын анализ буюу энэ графикийг даалгавар бүрийн энэ анализыг ингээд
хэвлээд авах боломжтой. Бид нар нөгөө юуны шалгалтын анализ гээл хүснэг тэмлээд байдаг те. Тэрнийхээ араас эдрийг бол ингээд хэвлээд шууд оруулчихад бол бас гэмгүй бидний бас нэг ажлыг хөнгөвчилсэн зүйл юм байна гэдгийг олж харлаа. Тэгээд ийм хэрэгтэй зүйл байсан учраас та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Та нар маань тэгээд туршаад үзээрэй. Ер нь бол их зүгээр юм байна гэж бодсон би. За тэгээд та нартай амжилт хүсье аа.